Racist хин цаашаа ямарсан гадаад хүн гэдэг нь амар ялгуурлагдаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд идэв штэ бас хаяа да. Гадаад хүн гэдгээрээ солонгосчуудаа хандах, солонгосчууд гадаад хүнд хандах хандлага нь жоохон ингэ мэдрэгдээд идэг штэ. Энд бол тийм ялгуурлж үзэх гэснээс би нэр багтаа амар туранхай байсан юм аа. Бүр яс арс. Тэгээд хүмүүс намайг дандаа шинээр хоч өгч гоочилж шоолдог байсан юм. Тэгээ би бүр багтаа жоохон багтаа ингээ гадаад үзэнжээр маань ингэж үнэлдэггүй газар очиж амьдрах юмсан. Өглөөний минь Реми битээр одоо холгонуудаа 11 холгон тариад ирэхээ явж байна. Бүтэнсээ өдөр болж байна. Тэг ингээ байраа апартментаа жоохон танилцуулангаа метронд сууж үзүүлээ. Дашка ажилдаа явцсан өнөөдөр метроор ажиллах явах гэж байна. Энэ мотогоос тий энэ дэр 4 хэрмээ амьдардаг. Тэгээ 4 хэрмийг самраар хоололдог. Бид гур энэ Хьюстонд чинь нөө халуун болохоор энэ апартмент болгоо ер нь бол бассейнтэй байдаг юм байна лээ. Бассейн болон фитнес центр нь бол бүгд бэж идэм билээ. Тэрнийхээ аминити төлбөр гээд $92 сар болго авдаг. За одоо харуул. За ингээ хүмүүс нь бие шараад гівддэг. Ингээд иймэрхүү. Иш энэ дотор фитнес байгаа би дараа нь харуулъя. Энэ жакузи нэгтэйжгүй. Явахгүй гинэ Реми. Реми явахгүй. Ремиг энэ дотор орхичих. Уятаа болохоор ийш тийш явахгүй. Жакузи нь болохоор ингэж лаггүй яадаг заяа. Хөөс гардаг гэх юм уу. Энд нэг минутын тохируулаад ингээ хөөс гардаг. Сав. Энэ болохоор байнгын нэмэх 60 градус үйд юм билээ. Янзын халуун. Орой хүйтэн болсон ч гэсэн ингээд орчин энэ халуун жакузинд ороо. Эсвэл хүйтэн бассейнд цэлээд. Эсвэл фитнестэй. За одоо харуулъя. Фитнесийг харъя хэдүүлээ. Фитнесийг харахын тулд тийш заавал чипээ уншуулж орно гэж байна шүү дээ. За ингээд энд болохоор дугуйж идэг. Өрөө идэг. Энд би байна. Жирэлзүүлж гэнэ та нарын толгой. Энд тэртээ дотгоодоо дасгал хийсэн шүү дээ. Дасгал хийдэг баахан төхөөрөмжнүүд байна. За тэгээд энд болохоор юу тоглолт юм бэ? Юу гэдэг газрын теннис тоглоод байдаг шүү дээ. Ракетбол тоглолт нэг юм том заалтай. За тэгэн гутаа. Мэдний хүмүүс йог хийгээд идэг. Йогийн өрөөтэй. Бас бүжигч тавтаад идэм бэл. За тэгээ эндээ болохоор study roomтэй. Study room нэг иймэрхүү. Хөрхөн багц. Реми битэр одоо та нарт байраа танилцуулах гэж салган чичрээд их камер хөдөлгөж байна. Эндээ кофетэй. Кофений машинтай. Тэгээ нэг өглөө цэнгэлсэн битгий. Нэг удааг аяхтай. За тэгээд ийшээ болохоор байж хаалга хаач л та. Энд болохоор бас нөгөө юутай саунтай. Ариж хүн байхгүй л хөт дотор нь тий. Гэтэ харуулчих. Тэм саунтай амар халуун байт.
Грацаа тохиолч чинь. Зя тэгээд ийм аминиттэй газар шүү. Одоо би танарт Хьюстонгийн метрог харуулъя заяа. Эндээсээ гарч ирээд ингээд энэ 3 давхар тоосхон байшингуйттай. 2 давхарлуун тэгээд гаражнаасаа бишээ зогсоолноосоо дамжаа шууд ингээд орчдөг. 1 давхард амьдарч байгаа юм шиг байна гэсэн үг. Энэ за манай апартментийн аминитийн нэг гаднаас ингэж харагддаг. Одоо тэгээд метроны буудлаар явъя заяа. Метроны буудлын чинь ойрхон 2-3 минут тасгааллаа. Тэгээ метроны буудлыг харуулад метрон доторхыг нэг харуулъя. Заяа. За метроны буудлын дээр Q card гэдэг карт ашигладаг. Эсвэл зөв карт юм уу бэлэн мөнгөөр бодолтоод авч олно. Энэ доллар 25 цент гэдэг. Тэгээ энэ дээр ингээд уншуулж болдог. Тэгээд миний одоо энэ картанд $40 үлдсэн байна. Энэ том нөгөө нэг Texas Medical Center гэдэг тэрний том машины зогсоолууд тахгүй юу? TMC гэдэг энд бай. Энэ том барил тэр чигээр ингээд юу машины зогсоол сарын $70-80 байдаг гэсэн баха. Энд бас карта уншуулах юм байна. Эсвэл эндээс бэлэн мөнгө юм уу картаараа төлбөрөөр төлөөд худалдаж авч болно. Rail ticket гэдгийг дараал. Тэгээ purchase гэдгийг дараал. Энэ амир гацдаг. Олон даруулж ажилладаг машин. За одоо метро ирж байна. Гинэ 1 минутын дараа. Тэгээ манай ажилчид одоо энд ингээ машинаа зогсон шүү дээ. 50 штэ тий. Тэгэн гут энэжээс манай юу явдаг байхгүй юу? Shuttle bus яг манай ажлын өмнө очиж зогсдээ. Эсвэл тэнд бас зогсно. Тэгээд ажилчид энд машинаа тавьчаад TMC буюу одоо яг medical center-ын төв рүү орно гэсэн. Одоо метрон зугаад тийш орж харуулъя. Тэр дотор болохоор юу зогсоол нь сарын $210 гэх нэг удаа тавихад цагийн $5 гэдэг. А энд ингээ зогсоол бол $70 сарын. Тийм болохоор манай профессор болохоор энд ингээ тавьчихдаг гэсэн. Тэгээд shuttle басан суугаад ажилдаа ирдэг гэсэн. За тэндээс метро ирж байна. Одоо хэдүүлээ метрон суун заяа. Эндээс харагдаж байна. Тэнд сууж байна. Энд ирж байна. За тэгээд гадаа бол одоо нэг 25-6-7 мэдгүй хэдэн градус амар халуун байна. Энэ хардаа гоё кобойн цүнх байгаа сте хардаа. За метрон суугаад заяа. Хамаагүй хүмүүсийг бичиж болохгүй байх гэж бодоод ингээд тойруулаад биччихье. Рэми явж байна. Нэг маршрут нь байна. Хоёр буудлын яваад байна да. Зөндөө олон удамжны хүмүүс унтаж мунтаа явж идэг. Түрүүн тэнд нэг унтаж мунтцсан гэжсэн судал дээр нь жоо аюултай. Орой мөр явуулж байгаа аюултай. Тийм болохоор ер нь хүмүүс дандаа машинтай байдаг, метрогоор автобусаар явах жоо аюултай учраас Америкт бол нийтийн тээвэр нь ялангуяа манай Хьюстонд бол тийм сайн хөгжөөгүй. За энд гол байна. Ишаа. Энд гол байна. Цахилгаан станц байна. Тэгээ манай ажил одоо тэнд харагдчих шүү дээ. TS
Нэх гоё харагдахгүй байна л да. За бид хоёр метроноос буучлаа. Метро явж байна. Одоо ингээд TMC буюу Texas Medical Center-ийн голд ороод ирж байгаа гэсэн. Хоёр буудал яваал. Одоо манай ажил руу явцгаая. Рэми явж ил байна. За энэ манай Хьюстон хот ч юм байна штэ. Америк нэгдсэн улсын 4 дахь том хот байхгүй юу? Хүн амын хэмжээгээр 2.3 сая. Газар нутгийн хэмжээгээр бол Улаанбаатараас 3 дахин том. Маш тархуу тийм том хот. Тэгээд энэ Хьюстон болохоор нэг нефт олборлолт, байгалийн хий олборлолтоор ингээд дэлхийд тэргүүлж идэг маш баян. Техас бол өөрөө маш баян мууж. Тэгээд Техас нь мужийн татвар байдаггүй гэдгээр онцлог. Тийм болохоор хүмүүс айгүй их нүүж сууршиж ирж байгаа. Сууршихаар нүүж ирж байгаа. Тэгээд яг одоо миний энэ ажиллаж байгаа Texas Medical Center гэдэг энэ том Техасын эрүүл мэндийн төв нь болохоор дэлхийн хамгийн том эрүүл мэндийн төв. Өдөр бүр заяа 100 мянган хүн ер нь үйлчлүүлдэг гэж байгаа. Тэгээд манай энэ Хьюстон болохоор чинь дулаахан, чиглэг, ур амьсгалтай. Зундаа маш халуун. Техас ч та нар боддод Техас. Тэгээ 4 жил нэг удаа цас ордог баг. Энэ жил цас орсон. Нэр цас орсон бичлэг надад байгаа юм биш. Тэрийг энэ бичлэгнийхээ төгсгөлд оруулнаа. Бид нар зөвөр бөөн баярлсан. За тэгээд ийм хот байгаамаа. Ер нь бол маш олон үндэстэн холилдож амьдардаг. Нөгөө нэг Солонгост амьдарч байгаад нэг жоохон тийм racist хин цаашаа ямарсан гадаад хүн гэдэг нь амар ялгуурлагдаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд идэв штэ бас хаяа да. Гадаад хүн гэдгээрээ солонгосчуудаа хандах, солонгосчууд гадаад хүнд хандах хандлага нь жоохон ингэ мэдрэгдээд идэг штэ. Энд бол тийм юм байхгүй. Ягаад гэвэл өөрсдөө бүгд гадаад хүмүүс. Бүх хүн л ер нь гадаад энд олон үндэстэй холилдсон. Хүний гаднаас нараад өөрчиг хятад хүн үү гэж хэлж чадахгүй. Би хоёр дахь second generation American гэх. Би хоёр дахь үеийн Америк хүн л гэж амжаа. Чи гаднаас нараад очи Бангладеш уу Непал уу гэж хэлж чад болохгүй. Эцэг их нь юм уу эмээ өвн ирж сууршаад тэгээд Америкийн иргэн болчихсон байдаг. Тэгээд хин ч хэнийгээ ер нь ялгарлаад үсээд идэггүй тэр нь гоё. Тэгээд одоо ингэж тэрийг бас ингэж Солонгос захта юу боддог байсан шүү дээ ингээд ялгуурлаж үздэггүй газар ер нь очиж амьдрах юмсан гэдэг. Тэгээ энд юу гайгүй шүү. Hi. Good, how are you doing? Манай үүдний security-гийн ихч харагч явж байна. Тэгээд чүшүүн хүстэй. Ер нь Америкт нэг тийм байхгүй мэлээ айгүй амар. За ингээ бараг ажилтаа ирлээ дээ. Энд дэвш манай ажил. Рэми бүр яваа сурцсан байгаа шүү дээ. Ялгуурлаж үзэх гэснээс би нэр багтаа амар туранхай байсан юм аа. Бүр яс арс. Тэгээд хүмүүс намайг дандаа шинээр хоч өгч гоочилж шоолдог байсан юм. Тэгээ би бүр багтаа жоохон багтаа ингээ гадаад үзмжээр маань ингээ үнэлдэггүй газар очиж амьдрах юмсан гэж тэгдэг штэ. Нөө Монголд хүнтэй таарахаар хамгийн түрүүнд чи ямар тур таргалцсан, чи ямар турцсан гэдэг штэ. Тэр асууж байгаа хүний хувьд болохоор ингээд ямар ч зориггүй асууж идэг. Асуултыг сонсч яадаг хүн нь болохоор амар сэтгэл зүйн гэмтэл авч яадаг. Тэгээ энд юусоо тийм байхгүй гоё. Солонгос бас нэг тэгдэггүй байсан л да. Тэгээд нүрээрээ дүүрэн батхтай байсан ч гэсэн нүүр чи яатсан ингээ хинж асуухгүй. Тэгээ гэрийнхээ хувцастай тавчигтай ажилдаа очисон ч
яахчгүй гадуур нь халаад өмсөл болоо. Ер нь хинч юу гэж чиний гадаад үзмжин дээр комент хийдэггүй. А хэрвээ гоё комент байгаа юм бол те өнөөдөр чи яасан сайхан харагдаж байна. Өнөөдөр чи юу вэ? Юу яд одоо өсөө гоё янзлсан ч юм уу? Нүдээ гоё тэнцсэн би ч нөгөө төрөл бүрийн өнгөний тэнд дуртай. Тэнцсэн байх юм бол тэрэн дээр нь комент өгдөг. Тэрнээс биш ерөөсөө ямар ч тийм комент ирэхгүй. Өнгөнөө өглөө орноосоо босоод ирсэн чи юу гэгчгүй. Тэр нь айгүй гоё. Тэгээд тийм багын мөрөөдөл маань бас нэгэнд бас биелсэн байна те. Тэгээ намайг хизээч хинч тарган юм бэ, туранхай юм бэ гэж хэлдэггүй нь гоё. Тэгээд юу өмссөн юм бэ? Олигтойгоо өмсөөч энэ төр гэдэг. Ерөөс тийм байхгүй. Монголд очивол тэгээд амар мяа харагдсан ш тэгэхгүй. За. Манай найз хүртэл чи ээжигээ хувцлаач гэдэг намайг эрэхтэй найз маань тэгчихсэн. Юу гэсэн ч үгүй. За ажил дээрсэн. За одоо ажил руу орцгоё хэвтэлээ. Ремиг бариад нэг гараараа уцаа бариад тэгээд хүндлэгээ гаргаад янз бүр явж байна да. Ремиг одоо ингээд суудал дээрээ тавьчихгоо төрхий. Чимэг өтер ширээн дор суудал дээр байж штий. Тэр оронд нэгээс солгонуудаа үзээд тарийг нь тариад тэгээ болоо доо. За манай Реми яаж байдгийг харуулъя. Реми ер нь ингээ миний суудал дээр ингээ ширээн дор ороод ингээ чимээгүй хийж идэг байхгүй. Намайг туршилтаа хийгээд яваад ирэх хүртэл за одоо хулганы өрөөрөө явцгаая. За хулган руугаа ороод өнөөдөр 11 хулганд тариа тарина. Юу яаж энэ туршиж үзэж байгаа. Тэгээд дээр Реми байгаа. Тэгээ хулган руу орж тариагаа тарьчаад гараад ирээ. Шинжлэх ухаанч хүн бол ингээд туршилтаасаа хамаараад хагасаа бүтсэн ч гэсэн ажиллана. Тэгээ энэ мөр ишлийг сонгох гэж байгаа дүүнэр байх юм бол ямар амар юм хийх болохгүй сонирхолтой. За орч гараад ир. За хулгонуудаа хянчлаа дэжгүй байна. Тийм амар жим буурсан. Хавдрын шинж тэмдэг өгсөн хулгонууд байхгүй байна. Хэрвээ байвал ингээ гаргалгаа хийдэг байхгүй. Тэгээ гайгүй байна. Одоо ингээд гэсэн одоо Реми ямар байгааг харуулах юм. Ингээл байж байгаа юм. Яг яаж иргсэн тэр чигээр ингээ байж идэг байхгүй. Хөөрхөн байна. Буур багаасаа ингээд үлдээ сурцсан. Намайг туршилтаа хийгээд хагасуудын сэн туршилтыг хооронд ингээд миний суудал дээр байга сурцсан байхгүй. Одоо ингээд ус өгнө. Түрүүн би бас жоох ус өгсөн юм аа. Ус уу. Бандгараа ус уу. Зам жоох ус болов. Гогны харалта уухгүй гэж царийг нар. Тэ яшиглэн гэж байгаа юм. Явъя л гэж байгаа юм одоо бол. За. Энэ миний Техасын цонх байхгүй. Гоё гос. Би Техас нэр арсын идэл амар үнэтэй юм л чинь. Монголоос оруулж ирж заруул од болохоор. Би та нарт нэр 20 давхар харуулах юм. 20 давхарт нэр ингэж сууж, цайлж, амарч болдог газар байдаг. Сая доош явах гэжсэн дээш явах. Лифтэнд суучлаа. Тэгээд гарч ирснийг харуулж байна. Тэнд манай хуучин ажил байна. Энэ доор гоё цэцэрлэг түрэлэн байна. Техас нэг иймэрхүү, Хьюстон нэг иймэрхүү хав хавтгай. Ямар ч уул байхгүй. Тэгээ энд ингээ гоё амрах хэсэгтэй. Тэнд бас галтогоо байна. Реми энд явж байна. За энэ баахан шангал урамшуулнах шиг байна. Галтгоонд нь юу идэм бэ гэх юм бол ерөнхийдөө
хөрөгч байдаг. Ийм хөрөгч хоолоо авчираад өглөө авчирч хийгээд өдөр гаргаад ингээ пэйжинд халааж идэх боломжтой. Эндээс мөс гарна. Мөс хүйт ус 2 гарна. Мөс хүйт ус талах шарагч. Тэгээ угаалтуур энэ чи ингээ цаастай. Тэгэл болоод оо. Яг ийм галтгаа бол ерөнхийдөө хаасаагүй байгаа та. Бараг бүх давхарт байгаа. Энд нэг конференцийн өрөө байна. Эндээ бууцгай. Буухтаа үнэлхэн уншуулна. Тэгээд лифтээ дуудана гэж. За гараад үргэлжлүүлье. Зя буугаад ирлээ. Марцгай. Одоо хэдүүлээ манай заал руу явна. Ташкент заалан тоглож байгаа. Очиж машин аваад Costco явж үзүүлье. Өнөөдөр хүнсээ цуглуулдаг өдөр. Нэг их юм авахгүй өнөөдөр гэхдээ. 4-7 хоног зөндөө авцсан. Гэхдээ яг юмны үн ямар байгааг харуулъя. Amo. Ой. Яг тэгэлдэж өгөх гэж шүү дээ. Гадаа гоё. Хагсан бүтцэнийх нэг хэсэгхэн цагийг бас та нарт харуулад байна шүү дээ. Хагсан бүтцэнийг иймэрхүү өнгөрдөг. Лаб руугаа ирнэ, хүнсээ цэглүүлнэ, гэрээ цэвэрлэн юм аагаа. Тэгэл хай гой кофе шопуудаар гисэн. Хаяа нэг ганц 2 танилтай уулзсан. Тэгэл ихэвчлэн ер нь лаб гэр гэсэн амьдралтай шүү дээ. Манай эмнэлгийн орой ер нь иймэрхүү байдаг харуулж байна. Хүмүүс явж байгаа болохоор өөрлөгөө камера харуулчихъя. Галын машин явж байна. Янзын халуун байна уу? Харагдчих нь энэ ч юм халуун уур амьсгал. Нов ногоон хав халуун чив чиглэг. Ийм уур амьсгал байна. Энэ юу нэг дэлхийн бөмбөрцгийг ингээд харалтаа баг Солонгосын харалтаа шүү. Солонгосын цаг агаарт төстэй гэх юм уу? Тэрнийг бодвол арай жоохон юу халуун Солонгос ч юмс өвлөн бас чихүүн байгаад идэв шүү дээ. Энэ арай тийм биш. Тийм болохоор одоо энэ Солонгосоос Монгол ороход нэг 4 цаг нисдэг шүү дээ. Тэрэн шиг би энэжнээс Нью-Йорк ороход бас 4 цаг нисдэг байхгүй. Тэгээд төмөөхөө дээр очино гэх юм бол нөө том дүү дээр очино гэх юм бол бас онгоцоор 4 цаг ниснэ. Адилхан Америкт байгаа хэрнээ Монгол Солонгос байгаа юм шиг тийм хол зайтай байгаа. За намайг хараа явах гэдэг одоо эргэн тойрны харуулъя за. За энэ Houston Methodist гэдэг нэг эмнэлэг байна. Энэ дотор бид нэр юу яадаг? Нэг лабораторитой хамтарч ажилладаг. Тэгээд сэмплэ авчиж өгдөг. Биднэрт туршилт хийж өгдөг. Энэ дотор бас гоё янзын гоё ус өргөлөртэй кофе шоп байдаг. Төгөлтөр хурд арж идэг хүн, нэг хүн төгөлтөр хурд арж идэг доктор нь дараа нь би тэгтээ бас нэг бичлэгэндээ харуулнаа. Бичлэг хийж аваад. Наоми надад нэг кофе тортны үртэй болсон байгаа. Би нэг өдөржингөө амар урт туршилт тэгээ бүр 6-7 гэж дууссан байхгүй юу. Хинжээр Наоми надад буруу сэмпл өгсөн. Буруу сэмплэн дээр баахан урт туршилтсан. Тэгээд Наоми энэ ч ямар ч хавдраггүй байж та хавдартай сэмпл өгөхгүй яасан юм бэ гэсэн чи.
Яна би ураг нөхцөн байж та уучлаарай би чам дараа кофе торт авч өгнө гэх. Тэгэрэ чи. Тэгээд наамын нэг тийм өрөнд орсон байгаа. Тэгтээ тэр кофе шоп руу ороод харууллаа за. Энэ барилга дотор байдаг гэхгүй. Эш харда энэ гоё усан хаан шүү. Ус гоождөг байхгүй. Тэгтээ өнөөдөр ингээд ус нь байхгүй байна. 100 ус гоож байна. Ял энэ чи тэр чигээр ингээл дан эмнэлэг сургууль. Энэ болохоор Baylor College of Medicine гэдэг одоо манай сургуулийн төв байр байна. Бас урталтай нэг уюутай ус өргөлөөртэй. За Ремиг жоохон сул тавьчих юм уу? Реми зогсож. Реми зогсож. Машин гайгүй байгаа юм чи өнөөр. За. За ингээм амралтын өдрөөр надтай салхилахгүй юм аа. Бид хоёртой салхилах. Энд шинэ зааны хөшөө нэмэгдсэн байлээ. Энд харагдаж байна. Энд нэг гараж байна. Нэг л том барилга харагдаад байдаг. Ер нь ингээд гараж байдаг шүү дээ. Машины зогсоол. Тэр манай сургуулийн нэг ус оргилор байна. Гоё харагдчихсан. Энд одоо нэг юу байгаа? Том шатар байгаа. Тэрийг дашка бит хоёр тоглосон нэртэйд. Хай. Тэрийг бас харуулъя. Энэ нөгөө усан ханчин байгаа. Гэрэлтүүлэхтэй доор. Энэ ч нөгөө том шатар чинь. Одоо Ремиг хажууд нь харъя л та. Реми ингэж харагдаж байгаас. Реми зогс. Стоп. Ингэж харагдаж байгаас. За явъя. Ano Houston Methodist гэх бас нэг том барилга байна. Энэний хажууд бас нэг том баригдчихээн. Манай энэ хүүхдийн хавдрын төв биш үү? Нэг хүүхдийн хавдрын төв удахгүй ингээд хүүхдийн тархины хавдрын төв удахгүй юм том барилга бариулаад одоо ойрын 5-10 жилдээ ч юм уу тий том барилга бариулаад бүр том төв болж нэгтгэн гэсэн. Нөгөө дэлхийн шилдэг профессор Michael Taylor ч ингээд Houston-ы том газрын тосны компани, нефтний компани уулзаж буулзаж ярилцаж байгаа гэсэн сүртэй ууц тий. Энд зам гарах хэрэгтэй байна. Зам гараад. Энд зааланда ирсэн байна. Энд ашка энд сакс тоглож байна. Өглөө ажлаа дуусчаад сакс тоглож гинэ. Энд ашкаг аваад тэгээ машина аваад Costco явцгаа. Энд дээр юм сургуулийн пикстэй. Ингээ зөндөө олон төхөөрөмжүүдтэй. Эрэгтэй эмэгтэй хувцас салхи өрөө болон юутай дүүштэй. Энд ингээ гүйлтийн замуудтай. Ийш болохоор йог хийдэг өрөөтэй. Oh sorry. Хүн байна оо. За. Ташкаг нэг гол бичээд харуулаад явцгаая. За уянга би сагс тоглож байсан намайг ирж аваад тэгээд Ирэмэн хоёр зааланд орж ирээд одоо Costco руу явж бид гур хүнсээ цуглуулах гэж байна.
Иремийн халуун байна уу? Тойр нэрийн халуунд яаж заал хүртэл алхаж ирсэн. Бичлэгнээс үзлээ. Сах хоёр гар юм тий. Тийм халуун баа хэдэн градус вэ? Өглөө гайг болсон шүү. Одоо 30 градус гэж байна. Энийг хадлаа. 30 градус. Битүүрийг гарахад чи бас өөрхөө 20 дэс. За 30 градус халуун байна да. За Costco дээр ирсэн байна. Одоо Реми бид гур Costco ороод ер нь өргөн хэрэглээний бараа ямар шиг үнэтэй байгаа юм бэ гэдгийг сонирхоод байсан хүмүүст зориулаад харуулъя юм аа. Ингээ манай их шинжлэх ухааны болгоноос Costco-гийн бараа стандартд орноо. Costco-гийн $50 энэ зайц алдартай. Энэ пепперони бас гоё. Энэ $50-ийн зайцны үнийг нэмэгдүүлнэ гэсэн чинь хэрэглэгчд нь бослог гаргасан гэсэн. Тэгээд энэ хэвэндээ байгаа. Манай дүүл Costco-гийн хэрэглэгчдийн $50-ийн зайцны үнийг нэмээд тахтыг яад юм бэ гэж боссон гэдэг юм даа гэж шоолоод байсан. Then PS5 байна. Тэд гэж PS5. PlayStation 5. 579 series гинэ. Энэ юу вэ? 529 series гинэ. Энэ сандал байна, компьютерийн сандал. 140 series гэж байна. Инзя. Эмэрхүү. Үнтэй үт юм бэ? Манай хэвстэй юм чинь ийм дугуйтай сандлаар яах вэ дээ? За явъя. Би эндүү сонирхоод байгаа байхгүй юу? Энэ ингээ уурын эндүү гинэ $50 гэж. Энэ одоо ямар хүнд юм бэ? Ингэж эндүүд. Нэмэр хүнд юм бэ? Зүгээр юм энгийн эндүү байна. $60. Amazon-д $20 л гэжсэн шүү дээ. Amazon-ос авах юм байна л та. Ямар ч сонголт багтан хоёрхан төрлийн эндүүд төсчээр гэж бодлоо. Тийм ш. Энэ заа юм чамдаан цүнх $90 гэж байна. Гой Philips-ийн Sony Care гэдэг $69 $129 гэж байна. Инзя. Зэн авокадо хэд гэж байна? 10-29 гэж байна. Иймэрхүү хэмжээтэй авокадо 10-29 гэж. 6 ширхэгтэй юм байна. За тэгээд иймэрхүү хэмжээтэй мандрин 5-9 гэж байна. Нэг мандрин аав. Хара. Мандрин ах юм байна. Тийм манай мандрин аав. Энэ ингээд иймэрхүү хэмжээтэй чинжүү 6-69 гэж байна. Чинжүү аав манай чинжүү дууссан. Нэг юм авчихсан систем нэг зарцуулдаг. За яах вэ? Гайгүй нү тий? Юугаа хараад Гайгүй юм шиг шүү. За. Тэгээд алим аав. Манайх алим авцсан билүү? Авцсан тий? алим авчих. За. Сүү авах юм байна. За сүүний үн харуулъя заяа. Төмөс авах юм уу? Иймэрхүү шуудаа төмөс биш үү? Энэ хэд гэж ингэж 5-29 гэж байна. Гэтэ энэ манад ихтэй дэвдээ. Муудчаад дэвдээ. Энэ гот нэг юм жижигхэн төмөс авчтыг. Энэ болохоор чинь 6-79 гэж байна. Энийг аваад угаагаад болчихсон шүү дээ.
За тэгээ банан. Банан болохоор нэг ийм багц банан 1.49 гинэ. За тэгээ органик банан гэдэг нь дууссан баг та. 1.99 гинэ. Энэ сүүчи хэд гэдэг үлээ арай? Нэг харсан ба харах юм уу? Оо харах өстэй би за харч идрээ. За би сүүний үн харуулъя заяа. Тий энэ хөрөгч өрөө байхгүй юу? Сүүний үн 2.59 гинэ 1 галлон. 3.6 литр. Энд хард уур гарна шүү. Хөрөгч өрөө. Ийм том хөрөгчин өрөө байна. За махны үн сонирхолтой заяа. Одоо юу нэмэх гэж байна? Үхрийн мах $55. Хэдэн ээлбиг 4 ээлбиг гинэ. Нэг ээлбиг чинь 450 г байдаг шүү дээ. Энд үхрийн нүдний мах гинэ $33. Бараг 6 ээлбиг юм байна. За энд ямар мах вэ? Бас үхрийн мах. Үхрийн мах ба штэ. Энэ 649 ээлбий $43 гинэ. За үхрийн мах юм үнэтэй байдаг заяа. Савдын. Тэр татсан мах болохоор чинь $22 гэж байгаа байхгүй юу? Тэгээд энэ зам 3 ээлбий. Мөн 3 ээлбий. Хаамах чи хаяа бас чэйг мэйгийг идчихэж штэ. Энд 299 ээлбийн $26 гэж. Ингээд дахианы мах бол хямдхан гэхдээ дашкач Монгол ирэх үе болохоор дандаа үхрийн мах идэв. Тэгээ энэ ингээд $20 байгаа байхгүй юу? Тэ? Тэгээ ингээд 6 дахиа баг. За. Тэгээ бүр хямдхан бай. Энэ ингээд $853. Тэгээ ингээд бага мөчнүүд. Энийг бол ингээд жигнэд реми иддэг байгаа. За махны үний юм байна заяа. нэг харж харагдсан тийм маха буцааж аваад. Энд ингээд бэлэн хоолнууд байдаг. Энэ төмөсний учмал бейкинг хийгээд одоо токондо хийгээд идэхэд болно. $17.51 цент гэж байна. Энэ токондо хийгээд идэх пицца байна. Энэ пицца хийх гэж байна. Үн хаана? Энд дэвш. $14.99 цент гэж байна. За. Сүүг авсан тий. Тий усаав. Уух юм аа яа. Тий усаав шүү. Яаж зүг. За энэ alkaline water буюу шүлтлэг ус. pH нь 9.5-тай. Энэ ус ингээд 1 2 3 4 5 6 18 ширхэгтэй нь $10 юм уу баг тий. Дашкээ сагсаа цоглоод гараад ирсэн. Ямар ч ирч хүчгүй байна гинэ. За жижигхэн ус нь болохоор жижигхэн ус одоо арай хүнддэг юм шүү арай. 40 ширхэгтэй юм 399. За тэхүү. Ахын л үнгээс хойш. Бидний жижиг ус гайгүй лөө. Гайгүй шүү дээ. За нэг ус авч байна. Одоо хурилны үн харуулъя заяа. Тэгэл өргөн хэрэглээний барагч иймэрхүү идэв үстэй. Тэр гэхэд галтгооны салбидаг 22.89 гэж байна. За эндээс гарах одоо. За гарыг. За энэ газтай ус. Пелегрино 5 литртэй 24 ширхэг юм бах та. 0.5 литр юм байна. 0.5 литртэй 24 ширхэг нь $21 юм байна. За өөр юм газтай уснууд ингээд үнэн ингээд иймэрхүү байна. 29-өөс mineral water. Минерал жуус ус гинэ. Өвзигээр 2 өвзийн 24 ширхэгтэй $30 гэж. Topo Chico.
За иймэрхүү байна. За энэ миний дуртай жюс байна. Жюсийг солонгосоор хэлж байгаа юм байна. 8.29 гинэ. Ингээ 2 идэг байхгүй юу? Cranberry juice. Арай өөр төрөл нь байна уу? За энийг л авч. Cranberry juice-нд бол дуртай байгаа. Тэмнэ ингээ 10 жилийн дараа ингээ өөрөө аяндаа үнсгээ болоод ингээ хөнгөж үнсэлдэг бол намайг үнсэж гэж гуйж ингээ үнсэлдэг болт юм биш. Тэгээс чи өөрөө яриад үнсээд идэг гэсэн чи одоо ингээ 14 жилийн дараа тий өөрөө ингээ гацраа өгч иж заавал үнсгийг сануулж иж тэгэхгүй ингээ мартчихдаг болсон биш. Тэгэд нэрэмиг бол байнга үнсэн шүү дээ. Тий. Ийм л байна. За өглөөний цайнууд юм үнэтэй байлаа. Энд $13.49 гэж байна. За миний дуртай нь болохоор энд pumpkinтэй. Pumpkinтэй. Энэ гоё. Энэ $8.99 гинэ. Зя. Өтө самар ав. За. За almond нэг юм $11.99 гэж. Ийм үгүй байна. 136 кг нь 11.99. Энд чинь дандаа таксгүй үнэд байгаа шүү дээ. Энд нэр Монголын хуш модны самар гэдэг заа юу. Гэтэ чөмцөн. Энэ. Тэгээ жоохон Монгол самрыг бодвол энийг тосмосонд яатсан нэг жоохон тий. Тэгээ үнэ нь хард ийм $23.99. Ийм бид. Энэ жоохон амтан жоохон тийм хуршсан юм шиг жоохон удаан хадгалсан тийм. Нэг л авч идэв. Баян хэд. Гэтэ яг нөгөө бодоод цаймын тийгээд идэхэр янз юм бэлээ. Сия. Одоо гурилын үн харуулъя. Гурил наач авсан нэг. Энэ гурил байна энд. $16.99 гэж байгаа байхгүй юу? Тэгсээр энэ ийм том. За ийм том. 10 LB гинэ. 454 кг гурил. Омо. 16.99 гэж юм. За тэрхэн дээрээ тавиад. Зя 5 кг гурил дийлхий байсан бай. За яцгаа. Гурил самар авсан. Тэрний самар авчлаа. За өнөөдрийн дэлгүүр хэсэлт ингээд дууслаа. Дараа тэгээ өөр гоё дэлгүүр харуулъя. Намайг та хагсан бүтсэндээ юу хийдэг вэ гэд нэг хүүхэд асуусан байсан шин. Ийм л юм хийд юм да. Ташкигсаа юу хийснийг харав. Энэ гоё цэцэг вайн. Бид хоёр хаяад цэцэг авдээ. Цэцэгний үн хэд гэж энэ $25 $17 гинэ. За авсан юм бичүүлэг гарыг. Өдрийг сайхан өнгөрүүлрээ. Оройж хүмүүс нь сайхан амраарай. Дараа уулзъя бака. За энд ингээ хоёр давхарт нь юу байгаа зү? Машины зогсоол. Тэгээд энд нөгөө бассейн байна. Энэ доор болохоор ч юу байдаг? Юу лээ? Шууд ингийн газар угаа. Энэ цагаан. Тэр шууд ингийн газар байгаа. Дэшка бид гур юм оруулах гэж байна. Зя, манай апартмент нэг иймэрхүү. Өнөөдрийн бичлэг сонирхолтой байсан гэж найдаа. Ремитер юм манай гифтэд байгаа юм шиг байна. Зя энд шуудангийн өрөө, хайрцагны өрөө байна. Эндхийн ингээ шуудангийн систем нь маш сайн хөгжсөн байдаг нь гоё. Монголд утгагүй юм болоосоо гэж бис их боддیں۔ Тэгээ айл болгон шуудангийн хайрцагтай. Энд том хэмжээний хайрцагтай шууд ирэх юм бол одоо энийг хайрцаг энд нь ингээ хийгээд төлхүүрийн ингээ шуудангийн хайрцагт хийцэн байдаг. Тэгээд
Энд болохоор нөө персил шуудан гэдэг юу гэдэг лээ. Парсел ч үлээ. Парсел гэдэг шүү. Энд хаа тийм parcel pending гэдэг. Энд ингээд шуудангийн код ирдэг. Код хийнгүүт автоматар хаалгана. Pad гэл онгоогоол. Тэгэл эн чи Amazon-оос юм захихаар энэ парселэр ирээд идэг. Тэгээд шуудангаас гараад манай бассейн байна. Бассейн нэг 4.6 фитийн гүнтэй гэх юм уу. За нэг юмшгүй. За иймэрхүү апартмент байлаа. За бака. Харта манай Хьюстонд цас орсон бэ. Энэ бол гайхамшиг үстэй. Хэдэн жил нэг ордог цас вэ. Энэ харта. Би цас үзэх гэж Нью-Йорк явсан чинь цас над дээр ирчлээ. Энэ харта ийм үнэтэй цас шүү дээ. Вау. Ташка машинаа цасыг арилгах байна. Нью-Йорк явж цас үзэх гэж явсан шүү дээ би уг нь. Тэгсэн чи хардаа. Хьюстон цас ирсэн байна. Ийм дузаа. Вау. Das sorgen für Schirmmilchzusammen баг. Гоё. Энэ хардаа ийм цас орлоо шүү дээ. Энэ хардаа. Миний ч болж байгаа. Гоё нөө. Ямар ч машин байрнаас хөдлөөгүй штэ. За ремиг тавьчих. Реминаш яваа. Реми цас. Реми баларч ин тэнд. Реми цасан дээр амар хар харагдаад байна. Вау. Би сайн дээр зүрх зурсан юм аа. За ажил руу орё доо. Бүр цас хараад баярлалаа дайна. Би нэг хийхийг амтын ажил дээр ирсэн чинь хинч байхгүй байдгийг нас. Энэ тлин лавдлав хүн алга. Ишээч хүн алга. Ишээч хүн алга. Жаа юм ашиг яваа да.